Экосом төрийн бас байгууллага нь ПАДЭМ олон улсын төрийн бас байгууллагын дэмжлэгтэйгээр байгаль дийлдэд барилга суус дулаалгын төслийг 2020 оноос Булган аймгийн сумуудад хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд байшингийн тааз дээвэр дулаалах аргыг дарааллын дагуу танилцуулъя. За манай Экосом төрийн бас байгууллага маань хотод Росторг барилгын материалын агуулгах дээр ирсэн байна. Эндээс одоо таазны материал авах гэж байна. Таазны материалд маань юу орох вэ гэхээр эрдэс төвөн буюу чулуун хөвм эрдэс төвөөр галт хэсвэртэй ийм материал орно. За мөн адил уур тусгаарлагч бетонк орно. За хамгийн дээдлэлээр нь ус тусгаарлагч бетонк. Ийм 3 материал таазны дээр нь ордог байгаа. Росторг компани агуулгаас барилгын материалын дулаалгын материалыг одоо ингээд ачаад Булган аймаг руу хөдөлгөж байна. Байшингийн ер нь 35% нь таазнасаа дулаалддаг, хамгийн өндөр хувь нь алддаг гэсэн үг. Тэрийг эрдэс төвөн буюу Монгол базаалтын хөвөн шилэн хөвөнгөөр дулаалнаа. Алхам 1. Хуучин таазны дулаалгыг авч цэвэрлэнэ. Таазны банзны эвдрэл гэмтэлтэй хэсгийг сольж тэгш цэвэрхэн гадаргуу дээр шин дулаалгаа хийн. Дийлэхдээ нүүрсний хог буюу ийм шороо дэвссэн байдаг. Энэ одоо ингээд дэвсгэр 10 см 20 см айгүй зузаа ингэж дэвссэн байгаа. Он удаан жид 20-30 дээрээс нь байшингийн дараад ах юм бол байшингийн үндсэн ханд суулт өгж дам нурмуу руу хотох эрсдэлтэй. Одоо шин дулаалга хийхин тулд энийг юу ч бүгдийг аваад сайхан цэвэрлээд бүр болохгүй тоосон чамаагүй сорвуулж агаад тэгээд үндсэн дулаалга хийнэ гэсэн үг. Алхам 2. Таазны хэмжээ авна. За таазны хэмжээг авахдаа нэг үл дээрээс нь авч болно, нэг үл дотордлогын хэмжээг авчихад дотордлогын хэмжээнд дээрээс 20 см дээр нэмээд таазны хэмжээ гарч ирнэ. Алхам 3. Шилэн хөвн дэвснэ. Эхлээд доороос ирсэн уурыг дээш нэвтрүүлэхийн тулд уур тусгаарлагч дэвснэ. Дээр нь шилэн хөвөнгөө уртаас нь амийг нь 5-аас 10 см зөрүүлж дэвссэний дараа дахин хөндлөнгөөр нь давхарлаж тавина. Ингэхдээ таазны дөрвөн булан руу сайтар жигжиж өгснөөр хүүтэн агаар нэвтрэхээс сэргийлнэ. Одоо байдлаар дэвссэн байгаа байдлаар дам нуруугаа дагуулад ингэж хөндлөн шилэн хөвөнгөө дэвссэн байна. Дээгүүр нь амын дарж шилэн хөвөнгөө дэвснэ. Ерөнхий байдлаар ингээд шилэн хөвөн маань хөндлөн нэг яваад уртааш нэг явчихна гэсэн үг. Алхам 4. Ус тусгаарлагч дэвснэ. За одоо мөн ингээд шилэн хөвөн маань явцсан чинь энэ дээр ус тусгаарлагч буюу уур ус тусгаарлагч материал маань мөн адил дээр нь ингээд явна. Ингээд нэг өсөндөө энэ материал маань шилэн хөвөнгийн маань ус чигнээс хамгаалж өгч байна гэсэн үг. За анхаарах зүйл нь гэвэл шилэн хөвөн дээр ингээд дэвссэн дараа энэ дээр ямар ч юм тавьж болохгүй. Ийм хөвсгөрөөрөө ийм бөмбөгөр байх хэрэгтэй. Өөрөө энэ материал маань амьсгалдаг учраас ингээд доош нь дарчих юм бол энэ материал маань өвчл үүсээд шилэн хөвөн биш болно. Дэвс дууссан дараа хоёр пяланкны хоорондынх нь амын энэ мөнгөлөг цаасыг хуулж угаад 10 см-ийн зөрүүлээд хооронд нь наана. Мөн доод модтойгоо үдээсний машинаар үдэж тогтооно. Алхам 5. Дээвэр болон А нурууг төмөрлөнө. А нуруу нь гажсан банзанд хотоосон доошоо суулт өгсөн байшинд шууд дээврийн төмрөг тавих нь буруу. Тэгш бус гадаргуу дээр дээврийн төмөр тавьснаар төмөр цоорч, хууларч, идэлгээ багтаа болохыг анхаарах хэрэгтэй. Дээврийн төмөр тавихдаа, хуучин төмрөө авахдаа ийм хуучин банзнуудыг аль болох ер нь сольж, тэгшилж өгнө. Энэ банзан дээр зөөлөвч материал мөнгөлөгтэй зөөлөвч тавиад дээврийн төмөрөө хийвэл дээрээс ирсэн чимээ доош нь цанц тусалтыг босгож өгдөг байгаа. Одоо шинэ дээврийн төмрөө тавихын тулд маш тэгшхэн гадаргуутай байх хэрэгтэй. Энэ доотлол энэ дээврийн төмрийн доотлол банз байгаа. Тэр банзаа одоо хотгор өнөө, өдгөр өнөө, хатаасан суларсан байна уу? Эсвэл хуулж байгаа шинэ банз тавихаар байна уу? Тэгээд маш тэгшхэн гадаргуун дээр дээврийн төмрөө тавина, шүрвч эхлэнэ. Эхнэ гэсэн. За боронтоног муу адил одоо төмрөөр буюу одоо металл сайдан гэж юм уу ингэж бүрхээ бүрээд орхино гэсэн үг. Заавал боронтон дээр анхаарах зүйл нь бол агааржуултын сарааж буюу тийм жижиг нөх гаргаж өгөх хэрэгтэй. Алхам 6.
байшингийн А нуруунд агаар сэлгэх сараалж байршуулна. За энэ дээр заавал энэ дөрвөлжин агаарчлалтыг сараалж хийж өгөх ёстой. Хоёр талд нь хоёуланд нь. Ингэснээр гадна талаас бас тодорхой хэмжээний агаар орж ирж ээж дотор талын эрдэнэ хөнгөний маань амьсгалуулж ээж дулаалгын материалын маань насталтын удаан барьж байна гэсэн үг. Хэд ингэж битүү байлгаж ерөөсө болохгүй. Заавал амьсгалуулах тийм нүх гарах хэрэгтэй. Дээр үед барьсан болохоор нэг шөрөв гэдэг юм гараагүй байх үед хадаас сохорч усаар хумайг доошоогоо дээвэр нь хөвгөлцөхөр салхисын ижил байсан байд таарах байх та. Хөдлөөд дуграад байдаг юм чинь. Тэгэхээр энэ чинь наалдцаад бол шөрөвчгэр шалаа өрөлчөж байгаа. Угаас нэг бороо орох гоож ирдэг гэсэн. Хуучин дээвэр мөр. Тэгээд энэ дээврээс л одоо бороо ороод гоожхоо байсан. Энэ байшин анх барихтаа таазаг одоо нэг дээр үеийн темтэн баруутыг дэвсч дээр нь урын зогны харны үрс асгаж тэг дулаалж байсан. Дулаал алдагдаад байсан юм байлээ. Төслийн юунд хамаарагдаад таазны бүх юмыг авч жагаад дор нь яг өөрийн зориултын дэвс гэсэн тэр хөөс мөөс тэр дулаалга чийг алдах малдах бүх юмыг тавьсан. Тэрнээс хойш одоо ерөөсө дулаалга дэшээж алдгаа байсан. Анаараа алдгаа байсан.